За би одоо яг нэг туршилт хийх гэж яг ийм миллиграммын хэмжигдэхүүнтэй ийм савнд эхний туршилт нь болохоор 600 мл пиа уугаад тэгээд яг нөгөө нэг сусандах спирт хэдэн цагийн дараа яг ингээд ямархуу графикаар гэж буурж ийн гэдгийг харуулна. Тэр туршилтаа бол хийцэн байгаа хэд хоногийн өмнө. Одоо болохоор яг вино мэдээж виноны зураг мөргийг бол гаргахгүй. Тэгээд виног яг юу гэж 300 мл вино ууж үзээд тэгээд яг нэг ийм багажаар хэмжиж байгаа. За тэгэхээр одоо би яг нэг 10 минут ч юм уу арай болоогүй байна. Яг 300 мл-ийг. Тэгээ энэ багажаар хэмжиж чинь. Энэ багаж болохоор ямар хүчтэй гэдэг багаж юм. За одоо ингэ гарч ийн. Тэгээд энэ хариу нь болохоор промиллоор гарч ийн. За тэгээд манай нөгөө нэг шүү дээ дахиад гарч. Буруу дарчлаа. Нэр удааны үлээдэг багж байна. За ингээ промиллоор гарч ийн. За тэгээд хуваар гаргаж өгч ийн. За тэгээд миллиграм литрээр гаргаж өгч ийн. Тэгэхээр нөгөө нэг магадгүй нөгөө Монгол улсын нөгөө нэг ялангуяа нөгөө цагдаа нар зам дээр зогсоод үлээдэг нөгөө хэдээр гаргадгийг би аль нөгөө нэгжээр нь хэмждгийг би сайн мэдэхгүй. Гэхдээ аль алийг нь бол хэмжээд өгчт юм байлээ. Тэгэхээр энийг хийх гэж байгаа санаа нь би одоо жишээ нь 70 кг жинтэй хүн баггүй. Өсрөөл 70 кг байгаа. Тэгэхээр яг төдөн миллилитрийг уухад бие хувийн талаасаа яг одоо хэдэн цагийн дараа ч юм уу те эрүүл болдго юм бэ? Цусндах спирт байхгүй болдго юм бэ гэдгийг мэдэх сонирхолтой байна. Өөр дээрээ нэгдүгээр туршлах нь сонирхолтой байна. Яг л би жишээ нь уурхад ажилладаг. Тэгээ уурхад ажиллахаар мэдээж нөгөө нэг ажлын бус цагаар одоо тэ хамт олонтойгоо ганц нэг пиа уух юм байдаг. Тэгээд гэхдээ маргааш нь хамгийн гол нь хариуцлагатай байх хэрэгтэй. Ажилдаа хариуцлагатай тэ би ажилдаа бэлэн ирэх хэрэгтэй. Тэгэхээр хэрэн жишээ миний хувьд яг лимит нь хэрэг бэ тэ одоо нэг пиа уучингуудаа хэдэн цагийн дараа би эрүүл болж байна гэдэг мэдэх нь надад сонирхолтой байна. За тэгээд яг энэ график болгоод харуулчихна. Иймэрхүү байдлаар ингээд энэ бол жишээ пиавны график. Тэгэхээр яг энэ виноны графикийг яг одоо би гаргаж байгаа. Тэгээд дуусгачаад нэг шийдлээд харуулчих. Тэгээд нь шүү дээ энэ бас юу вэ нөгөө нэг маш чухал юм нь болохоор мэдээж эрүүл мэндийн хүмүүс илүү эмчнэр илүү мэдж байгаа бах. Яг нөгөө нэг тусандах одоо юу нөгөө нэг спиртийн хэмжээг хэрэг шингээд юм бэ? Нэгдүгээр, хоёрдугаар нөгөө нэг хэрэг нөгөө нэг дааж чаддаг юм бэ гэж ярьдаг шүү дээ. Тэр бол маш олон хүчин зүйлээс хамаарч байна. Жишээ нь энэ багажтай хамт ирсэн заавар дээр болохоор тухайн хүний нөгөө нэг генетик буюу те одоо аав ээж нь ч юм уу одоо удам нь одоо ямар шууд юм нархитаадаг хүмүүс байсан юм бэ гэдэг талаасаа байд юм байна. Бие бэлтрэн нөгөө нэг тарган уу ямар вэ гэдэг нь те одоо за хүүс бас байд юм байна. Биеийн жим байд юм байна. Тэгэхээр янз янзын нөгөө олон хүчин зүйлээс хамаарч өөр байна гэсэн үг. Тэгэхээр зөвхөн надад нэг одоо нэг хэдэн цагийн дараа гарчиж байгаа гэдэг нь бол одоо хүн болгон тэгнэ гэсэн үг биш гэсэн үг. За тэгээд мэдээж нэг гарацууд нь өөр байгаа шүү дээ. Пиап бол нэг 4-5 гарац ч юм уу байж магадгүй 6 гарац ч юм уу те. Гэтэл вино бол бүр 10 хэдэн гарац байгаа. Тэгэхээр тэр мөр нь олон хүчин зүйл хамаарна. Тэгээд би зөвхөн нэг алийг нуугаад үзвэл алийг нь хэр хэмжээгээр уувал болох юм бэ гэдгийг туршиж үзэж байгаа. Тэгээд ерөнхийдөө нэлээд тийм гоё туршилт болох гэдэг байна.